Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн 3 дугаар ангийн монгол хэлний хичээл маань эхэлж байна. Өнөөдөр бид сонсоод шалтгааныг олгож ярьж сурцгаая. Амжилт хүсье хүүхдүүдээ. Бид өнөөдрийн хичээлээрээ үлгэр сонсох, асуултад хариулж ярилцах, баатруудын хийсэн чухал үйлийг ялгах, үйл хөдлөлийн шалтгааныг бодох гэсэн чадруудаа хөгжүүлнэ. Бүгдээрээ дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Хүүхдүүдээ дараах зургийг ажиглаад юуны тухай байж болохыг таамаглаарай. Дараагийн зургийг үйл явдлын дагуу дугаарласан байна. Сайтар ажиглаарай. Чиний бодлоор найз гэж хэнийг хэлэх вэ? Эргэцүүлэн бодоорой. Өнөөдрийн бидний сонсох, үлгэрт маань гарах өчүүхэн базаахгүй аюул гэсэн үгсийн утгыг багш нь бичсэн байна. Бүгдээрээ уншаарай. Одоо бүгдээрээ үлгэрээ сонсцгоё. Жинхэнэ найзууд. Хар хэрэг, өчүүхэн хулгана, яс тэмлхий, буу дөрөв, том нуурын хөвөнд эвтэй найртай аж төрдөг байв. Нэг өдөр 3 найз нь бугыг хүлээгээд ирсэнгүй. Тэгээд түнд ямар нэгэн базаахгүй юм тохиолдсон юм болов уу хэмээн санаа зовжээ. Хэрэг хой дээгүүр нисэн хайж яваад найз нь анчны тавьсан торнд орсон байхыг үзв. Хэрэг доошилж очиод найз минь би буцаж очиод 2 найзаа дуудаад ирэх үү гэхэд тэгдээ анчин ирэхээс л өмнө амжиж ирэх хэрэгтэй шүү гэж буг хариулв. Хэрэг хурдлан буцаж хулган ястмэлхий хоёртоо учрыг хэлв. Ястмэлхий хулган чи торыг тас мэргэхэд хулгана. Би ийм жижиг юм чинь яаж том торыг тасалж чадах юм бэ гэсэнд хэрэг чи чаднаа. Миний нуруунд дээр суу гэв. Ингээд тэр хоёр бугын зүг байдаг хурдаараа нисв. Хэрэг хулганыг хүргэж өгөөд буцаж ястмэлхийг басал нуруун дээрээ суулган нислээ. Хулган торыг мэрж эхэлж байтал тэр хоёр ирлээ. Удалгүй буг суллагдаж найзуудтай баярлснаа илэрхийлв. 4 найз нэгийг аюулд учирвал аварч чадах юм байна хэмээн баярлалтаж байтал хүний хөлийн чимээ гарчээ. Буг. Анчин ирж явна хурдан зүгтаарай нүг дараа гэд ухасхийн зүгтав. Хулган модны ёроолдох нүхэнд орж хэрэг харин өндөр модон дээр суужээ. Хөөхий ястмэлхий хамаг хурдаараа мүлгсэн ч дэндүү удаан байлаа. Анчин ирээд тор нь урагдчихсан байхыг үзлээ. Гэтэл нэг ястмэлхий толгой хөлөө хуйг доогоороо нууж байгааг олж харав. Түүнийг аваад цүнхэндээ ичгчээ. Хэрэг үнийг модон дээрээс харж байлаа. Тэгээ хурдлан нисэж буг хулган хоёрт юу болсныг хэллээ. Хулган анчныг гэртээ харихаас өмнө амжиж нэг арга олох хэрэгтэй гэв. Буг хурдлан давхиж анчныг гүйцэж очив. Анчин бугыг хараад цүнхээ газарт тавин хойноос нь хөөлөө. Буг улам хурдлахад анчин гүйцсэнгүй. Тэр буцаж ирээд цүнхээ хавтал ястмэлхий алга болсон байв. Үлгэрийн үйл явдлыг дараах асуултын дагуу бодорой хүүхдүүдээ. 3 найз нь яагаад бугын төлөө санаа зовсон бэ? Бугыг яаж аварсан бэ? Хүний хөлийн чимээ сонссон буг хурдан зүгтаарай, нүг дараа гэж хашгирсны учрыг чи юу гэж бодож байна? Бугыг тэгж хэлснээс хойш анчин ямар үйл хийсэн бэ? Жинхэнэ найзууд гэсний учир юу вэ? Бодорой. Баатруудын хийсэн үйлийг жагсаая. Хэрэг бугын төлөө санаа зовсон, бугыг харсан, хурдан ниссэн, 2 найзтай хэлсэн, найзуудаа зөөсөн, найзыгаа авраад баярлсан, ястмэлхийг харсан, хулган буг хоёрт хэлсэн гэсэн эдгээр үйлийг хийсэн байна. Хүүхдүүдээ хулган, буг, ястмэлхий анчны хийсэн үйл хөдлөлийг сайтар бодоорой. Одоо багштайгаа тааруулан харцгаая.
Эдгээр үйлүүд дотроос хамгийн чухал үйл хөдлөлийг тэмдэглэе. Яагаад хамгийн чухал вэ? Бодоорой. Үлгэрийн утгыг бодож тохирох үг зургийг хамтдаа нөхцгөөе. Анчин амтнд тор тавьсан. Буг анчны торонд орсон. Хэрэг торонд орсон бугыг харсан. Хулган яст мэлхий хоёрт хэлсэн. Торыг хулган мэрж тасалсан. Буг суллагдсан. Буг зүгтаарай гэж хэлсэн. Яст мэлхий толгой хөлөө нуух гэж байгаад анчинд баригдав. Хэрэг модон дээрээс харж байсан. Нөгөө хоёртоо хэлсэн. Анчныг гэртээ харихаас өмнө нэг арга олсон. Яст мэлхийг анчин аваад явхад гүйцэж очсон. Бугыг хараад анчин цүнхээ тавьчихсан. Бугыг хойноос нь хөөсөн. Эргэж ирэхэд яст мэлхий алга болсон байсан. Өнөөдрийн бидний сонссон үлгэрээр бидэнд юу сургамжилсныг яаж мэдэх вэ? Хүүхдүүдээ хулган ямар үйл хөдлөл хийснийг эргэн санацгаая. Бугын төлөө санаа зовсон. Хэрээний нуруунд дээр суусан. Торыг мэрж тасалсан. Найзыгаа авраад баярлсан. Нүхэнд орсон. Яст мэлхийг аврах саналыг гаргасан. Тэгвэл хүүхдүүдээ эдгээр үйлүүдээс сайн үйл нь ямар үйл вэ? Энэ сайн үйл нь яагаад гэвэл тэр бусдын төлөө зөв сэтгэлтэй байсан учраас. Багштайгаа харуулan харъя. Торыг мэрж тасалсан. Яст мэлхийг аврах саналыг гаргасан. Эдгээр нь сайн үйл байлаа. Тэгвэл энэ үлгэрээр бидэнд юуг сургамжилсан бэ? Эргцүүлэн бодоорой. Ингээд өнөөдрийн хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй амжилт хүсье.